2023 оны заяа дөрвөө төрсөн сар өдрөөрөө мэрэглэх. Бодох арга. 1 сарын 26-нд төрсөн бол 2023 оны төгрөгөө үзэх тохиолдолд бүх тоонуудаа хооронд нь нэмнэ. 16 гарсан байна. 16-аас задлаад нэмэхээр 7 гарч байна. За магадгүй эцсийн байдлаар 10 юм уу 11, 12 гарсан тохиолдолд тоонуудаа задлаад хооронд нь нэмнэ. Тэгээд тухайн тайлбарыг харахад болно. За бүгдээрээ гарсан үр дүнгийнхээ тайлбарыг уншъя. 1. Тариалтын жил. Шинэ зүйлээс айлгүйгээр сорж үзэхэд тэр нь ирээдүйтэй холбогдно. 2. Уулзалтын жил. Хүмүүстэй холбоо харилцаа тогтоох, нүүр цараагаа таниулах зэргээр хүнтэй найзалж нөхөрлөх явдлыг эрхэмснээр хувь хишгийг дуудана. 3. Цэцэглэлтийн жил. Аз ивэхэд бэлэн байна. Зоригтой үйлс хийх нь чухал. Шийдвэргүй байх нь сайн зүйл биш ээ. 4. Нэгтгэлийн жил. Анхдагч руугаа буцаж, одоогийн энэ орчиндөө тогтвортой үндэс суурийг бий болгохын төлөө шаргуу ажиллах үе. 5. Эргэлтийн жил. Сунаатч болов сорилт хийхэд урагшлах болно. Ажлаа солиё гэж бодож байгаа хүмүүст тэгэрэй гэж санал болгож байна. 6. Өөрийгөө золиослох жил. Хүний төлөө хичээх нэг жил. Сандралгүй, тогтвортойгоор хүний хадгаламж хийх жил. Хүний хадгаламж хийх гэдэг маань миний ойлгож байгаагаар бол найз нөхдийн харилцаа, хүн хоорондын харилцаагаа одоо сайн болгож зузаатгаарай гэсэн үг юм болов уу гэж ойлгож байна. 7. Өөртөө хөрөнгө оруулалт хийх жил. Өөрийн сул талыг даван туулахын тулд шаргуу хичээх нэг жил. Янз бүрийн шүүгээ хийх хэрэгтэй. За энд шүүгээ хийх хэрэгтэй гэдэг маань одоо сайлаа бэлтгэр саваа бэл гэдэг ш тийм ээ. Хүлээж авах тавгаа томсгоо гэсэн үг юм болов уу гэж ойлгож байна. 8. Амжилтын жил. Өнгөрсөн үеийн хичээл чармаалтаар шагнагдах жил. Өөрийн хүсэл шунлаар ажиллах бус байгалийн жамд нь бие даатгаад орхих. 9. Ялгах жил. Шинэ үе шат руу урагшлах үе. Хэрэггүй зүйлсийг зоригтойгоор хаях. Япон хэлнээс орчуулан хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа. Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирвэ. Эртээ суугтай хамт байсан танд баярлалаа. Та цаг хугацаанд нь амьдралаа хэрэгтэй бас сонирхолтой мэдээлэл хүлээн авъя гэвэл subscribe дарж миний YouTube сувг бүртгүүлнэ үү? Мөн лайк дараад хэрэгтэй хүнд нь шеэр хийж цааш түгээнэ үү? Баярлалаа.